За гэрэлтэй мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах багийн Дундгов аймгаас онцолж байгаа дараагийн мэдээллийн хөтөлбөр бол Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дундгов аймаг дахь салбарын талаар бол бид бүхэн онцолж байна. Тэгэхээр Дундгов аймаг дахь улаан загалмай нийгэмлэгийн хороо маань Британий улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад нин ядуу хүмүүст хүрэхт нэгэн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тэгэхээр энэ төсөлд бол одоо 90 сайн дурын ажилтан 270 халамжлуулагч буюу нин ядуу эмзэг бүлгийн болон зорилт бүлгийн хүмүүст хүрч ажиллаж байгаа юм байна. Ингээд энэ талаарх мэдээллийг та бүхэндээ өргөж байна. Нийгмийн халамж үйлчилгээг нин эмзэг бүлгийн хүмүүст хүргэх төслийг Дундгов аймгийн улаан загалмай хороо Британий улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оны 1-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Дундгов аймгийн улаан загалмай хорооны 90 гаруй сайн дурын ажилтан энэхүү төслөөр дамжуулан 270 гаруй зорилттой бүлгийн хүмүүст хүрч үйлчилсэн байна. Эмзэг бүлгийн энэ хүмүүсийг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хамгийн гол зорилго байгаа. Тэнтнэр чинь бол одоо ухтаа бол гэртээ одоо ганцаардсан тийм ээ хэцүү ер нь л нэг нийгэм шиж чадахгүй ер нь хүмүүстэй ингэж одоо оролцож идэр олон нийтийн дунд дээр орж чадахгүй ийм л хүмүүс идэр байдаг. Тэгээ тэр хүмүүсийг бас нийгэмшүүлэх тэгээ дээр нь бол олон нийтийн үйл ажиллагаануудыг цэнгүүн хэлбэрээр явуулж гэн дуу дуулуулж гэн за тэгээд бүжиг хийлгэж гэн ийм л одоо хэлбэрээр бас олон дунд оруулах ийм зорилготой. Тэгээд тэр ер нь эцсийн одоо энэ үрдэн бол ер нь цаашдаа бас нэлээ нийгэмшиж за тэгээд өөрсдийнх нөгөө бас амьдралыг аваа явуучих чадвар суух за тэгээд өнчөө өрөөсөө хүүхдүүд бол бас л одоо нэг талаар бас сэтгэл арай тий дээр болох ийм л одоо боломжтой гэж бодож байгаа. Үрдэн нь бол сайн дурын ажилтнууд баг болон хуваагдаж 1 сард 2-3 удаа хариуцсан авсан айлаараа зочлож тэдэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг. Мөн амьдрах ухааны сургалт, урлаг соёл хөдөлгөөн, эрүүл мэнд зэрэг тухайн хүний хөгжилд хувь нэмэр болох нөлөөллийн ажлуудыг ч мөн хийдэг байна. Одоо нэг хүн гэхэд 3 айлыг эзэмшээд хариуцаад тэгээд үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ дээр юу хийдэг вэ гэхдээ зэрэг бид нар тэр айлуудаар очиж одоо нэгдүгээр сэтгэлийн зүйн дэмжлэг өгнө. Ярилцж байна. Тэр улсууд чинь дамаа ганцаар хүн байх юм бол хинтэйгээ яаж ярих вэ? Өөр хүүхдүүд үгүй тийм улсууд байх юм бол ярилцах тэрнүүд бол ганцаардмал байдалд байдаг. А энэ бол сэтгэл зүйн дэмжлэг ярилцаж оюун санааны сэтгэл зүйн дэмжлэг өгдөг байгаа. Энэхүү төслийн хүрээнд сайн дурын ажилчдын дэмжлэгтэйгээр нин эмзэг бүлгийн иргэд багч гэсэн сэтгэл санааны дэмжлэг авч тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч байгааг төслийн багийнхан онцолж байсан юм а. Олонний хүч олонгүй талаа гэдэг ч үтэй. Light News мэдээллээ. За ингээд гэрэлтэй мэдээллийн хөтөлбөрийн Дундгов аймгаас бэлтгэсэн сурвалжлагатай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай мэдээллийн хөтөлбөрийн баг хамт олон Дундгов аймгаас сурвалжлага бэлдгээд ийхүү амжилттайгаар буцаж байна. Бид бүхэн яг энэ хойно хардаж байгаа Blue Sky Aviation компани одоо өвөрмөц үйлчилгээг өвөрмөц үйлчлүүлэгчдэд өгдөг энэ байгууллагатай хамтарч хийсэн байгаа. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үүслэг оншилгоо зөвлөгөө гүн төлбөргөө өгсөн гэрэл өөд хэмээх төрийн бас байгууллагуудтай бас ингэж хамтран ажиллалаа. Ингээд Light News-тэй хамт байсан танд баярлалаа. Light News-ийг Дундгов аймгаас сэтгүүлч Сувд Эрдэнэ зураглаач Уянганаар мэдээллээ. Баяртай үзэгчтэй.